Махны үнийн нэмэгдэл төр зүрийн хүчээр экспортыг нь зогсоох боломжгүй гэж эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдгэлээ. Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр боллоо. Ногоон зээлийн хугацааг 30 сараас 60 сар болгож хурцсанлаа. Ипотекийн зээлийн хүлээгдэлд 47 мянга гаруй өрөх байна. Оройн төргийн үзэгчдээ цаг 7:10 Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Ойрхон орондод буу дуугарахад Монголд талхны үн өсөж байна. Инфляц аль хэдийн 10% давж ахаад ч нэмэгдэх төлөвтэй байна. Бизнесийн байгууллагууд оршин тогтноход улмал хэцүү болж хэдэн мянгаараа хаалга барьж байна. Яг ийм эгзэгтэй үед засгийн газар 2.2 их найд төгрөгөөр татврын ачааллыг бууруулах хуулийн төслийг өргөн бариад байгаа. За хэрвээ энэ хууль батлагдвал иргэд аж ахуйн нэгжүүдэд амь тариа боллоо л гэсэн үг. Гэхдээ нөгөө талдаа татврын орлогоосоо татгалзсан засгийн газар ирэх онд төсвийн цоорхоогоо хэрхэн нөхөх вэ гэдг нь анхаарал татж байна. Татврын ачааллыг бууруулах нь иргэд аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа хүчил төрөгчл гэсэн үг. За гэвч хэдийнэ цус багталтанд орсон улсын төсөв ийм хэмжээний алдагдлыг дааж гарах уу гэдг нь хамгийн том асуултын тэмдэг болоод байна. Зогон төсвийн доктортой адилын зөвлөлөөс зандан шатрын засгийн газрын өргөн мэтүүлсэн татврын багц соёлын төсөлд дүн шинжилгээ хийж эдийн засаг болоод төсвийн орлогод үзүүлэх нөлөөллийг нь судалсан байдаг. Гэтэл гинтэл засгийн газар огцорч дараагийн ерөнхий сайд учрал дахин өөр татвар бууруулахтай холбоотой хуулиудыг оруулж ирсэн. За ингэхдээ эх оны төсвийн хүрээний мэдээлэлтэй зэрэг шахуу өргөн барьсан. Засгийн газрын энэ үйлдэлийг төсвийн доктортой адилын зөвлөлийнхэн хөндлөнгөөс ингэж дүгнэж байна. Татвар дээр гарах өөрчлөлтөөс хамаарат энэ тоонуудын зарим нэгэн тоонууд дээр хөдөлгөөн орохоос өөр арга байхгүй. Ягаад тэгэхээр орлогын доод түвшин гэдэг тоо байж байгаа. Төсвийн орлогын доод түвшин гэдэг. Гэтэл татврынхаа хуулийг өөрчилчих юм бол тэр доод түвшин чинь түвшиндээ хүрэхээргүй хэмжээний өөрчлөлт гарах болов уу гэж бодож байна. Тэнгүүд хоёр сонголт үлдэж байгаа засгийн газарт өөрт нь. Энэ чигээр нь явж батлуулчаад иргэжил дахиад тодтох нэг сонголт. Эсвэл яах вэ гэхээр энэ чигээр нь явж батлуулчаад тэгээд азаа үзээд гэр юм айтах нааштай болоод өөрчлөлтүүд гараад дэлхийн зах зээл дээр зарим үн дээшээ огцом өсчмөсөө те орлогын сайжраа явуучих юм бол тэгээд тэр чигтээ цаашаа явах бас нэг юм боломж бас байж болно. Тэгэхээр ер нь бол энэгээр жоохон дэнчин тавьчуул гэж би бол ойлгосон. Ийхүү 2.2 их найдын татврын чөлөөлөлт батлагдвал төсвийн зорхоог юугаар нөхөх нь засгийн газрын дараагийн том сорилт болох нэ. За учир нь одоо төсвийн орлого 1 их найд гаруй төгрөгөөр тасарчсан яваа юм. Зарим засгийн газар нүүрсний экспортод гол найдалгаа тавьж байна. Нэгдүгээр чи худалдаа талын худалдаа авалтын тоо хэмжээс хамаарна тийм ээ. Хоёрдугаар бидний хилээр нэвтрүүлэгч хүчин чадал одоо өөрсдийн дотоод зохион байгуулалтын асуудал байгаа байхгүй. Өнөөдрийн байдлаар бид нэр өнгөрсөн оны төлөвлөсөн хэмжээнээс гүйцэтгэл илүү явж байна. Сард орог 10 саяыг гаргаад байгаа. Тэгэхээр бид нар бол одоо төлөвлөсөн энэ жилийн хувьд бол 90 сая тонноор төлөвлөсөн. Тэгэхээр бид нар 90 сая тонныг бол хангалттай гаргах нэ гэдэг л урьдчилан тооцоол байгаа. Тэгэхээр хойдон бол одоо 95 саяар нэмэгдүүлээд ороод ирж байгаа нь биднэрт энэ дотоод нөөц бололцоо байна гэдэг дээр үнэлж оруулж ирсэн. Ийхүү засгийн газар нүүрсний экспортоор төсвийн зорхоогоо нөхөх бодолтой байна. Эдийн засгчдын хэлж байгаагаар гадаад орчин тогтворгүй таамаглаш байгаа энэ үед нүүрсний экспорт нэмэгдлээч үнэн нэмэгдэх хэсэг нь эргэлзээтэй гэлээ. Нөгөө талдаа нүүрсний үнэн нэмэгдэн гих таамагч явж байгаа юм. За аль нь ч байлаа гэсэн засгийн газар эх оны хөгжлийн төлөвлөлтөө сайтар хийж эдийн засгийн нөхцөл байдлаа өргөн хүрээнд харах нь чухал гэдгийг судлаач хэлж байлаа. Харьцуулж байгаа төсвийнхөө хүрээнд ямар хэмжээний гүйцэтгэлтэй ямар хэмжээний үр дүн хангасан байдлаар завсрын үр дүнгууд гарна шүү дээ ондоо. Тэр үр дүнгуудээ яаж хангах вэ гэдэг талаас л уг нь ингээд нэлээд сайн төлөвлөлтийнхөө тогтолцоог сайжруулах, санхүүгийн сахилгуудтай байх, нөгөө санхүүжилт дээр нь баталгаажуулсан байх. Тэгээс үлд нь иргэдийнхээ улс орныхоо бодит хэрэгцээнд тулгуурласан ийм төлөвлөлтийн тогтолцоог л бид бүрдүүлэх шаардлагатай байна. Нэгэн засгийн газар татвараа 2.2 их найд төгрөгөөр бууруулна гэж шийдсэн л бол төсвийн зарлалаа урьд урдынхаасаа танаж хэмнэлт хийхэд анхаарах шаардлагатайг хэлж байлаа. За үгүй бол төсвийн орлого нь зарлага давахгүй алдагдал улам нэмэгдэх эрсдэлтэйг эдийн засагчид санууллаа. Махны үн тэнгэрт хадаж малаар баян Монгол махаа худалдаж авч чадахгүй төрлөө. Иймд махны нийлүүлэлт нэмэгдэж хомсдол арилга хүртэл экспортыг нь төрөх хугацаанд зогсоох санал нийгмийн сүлжээнд хүчтэй явж байна.
Харин засгийн газраас махны үнд оролцохгүй, экспортыг нь ч зогсоохгүй гэдгээ мэдгдсэн. Махны үнийн нэмэгдэл төр зурих, буцаад үнэн нь буурна гэсэн хүлээлттэй байгааг эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Эдийн засгийн утгаараа махны экспорт чухалч, нийгмийн утгаараа иргэдийн амжиргаа хамгийн том асуудал болоод байна. Харин засгийн газар зах зээлийн зарчимдаа үнэн ч үлдэж махны экспортыг үргэлжлүүлнэ гэж мэдгдлээ. За учир нь махны экспорт бол манай улсын валютын орлогын гол судас. Олон жилийн хүчин сэтгэлээр нээсэн гадаад зах зээл экспортын арцыг хаавал эргэж нээхэд хэцүү гэдгийг албаны хүн хэлж байлаа. За мөн энэ нь 200 мянга гаруй малчин өрхийн амжиргаатай шууд холбоотой гэлээ. Махны үн өндөр байна гэдэг нь нөгөө талдаа малчтын орлого өндөр байна л гэсэн. Тэр чинийг л эдийн засгийн идэвхжил өндөр байна. Тэр нь илгээд бас хот суурин газрынхаа эдийн засгийн идэвхжлийг илгээд дэмжиж явдаг ийм л цикл. Тэгэхээр энийг дунд нь зогсоосноор бид тухайн зах зээлийнхээ потенциал боломжийг л хязгаарлаж байна гэсэн. Тэгэхээр дунд хугацаанд махны үн өндөр байгаа нь өөрөө махны нийлүүлэлттэй ш дэмжинэ. Тэгэхээр махны нийлүүлэлт нь өөрөө тогтвортой өндөр түвшинд хүрж байж л махны үнийн асуудал шийдэгдэхээс биш бид экспортыг нэг хаагаад нэг нээгээл ийм зохицуултууд бол харьцангуй үр ашиг муутай байгаад байна л гэдэг. Нэг ясандаа засгийн газар иргэдээ хямд махаар хангахаас илүү гадаадад мах гаргаж валют олох сонголтыг хийлээ. За нэгэн засгийн газар экспортын орлогыг хамгаалахар шийдсэн бол иргэдийнхээ хоосон хонох эрсдлийг хэрхэн тооцсон бэ гэдг нь анхаарал татаж байна. За учир нь махны үн өснөөс болж инфляц нэмэгдэж иргэдийн халаасан дах төгрөгийн худалдаа авах чадвар нууцаар байгаа юм. За иймд энэ асуудал засгийн газар анхаарал хандуулах ёстойг эдийн засагчид хэлж байлаа. Эдийн засгийн өсөлтийн түвшин өндөр хадгалах замаар иргэдийн орлогыг, иргэдийн амжиргааг яаж энэ өндөр инфляциас хамгаалах вэ гэдэг ийм асуудал байгаа. Учир нь Монгол улсын нийт өрхүүдээр харвал өрхийн хэрэглээнд хүнсний бараа бүтээгдэхүүний эзлэх хувийн 17-8% гэж харьцангуй гайгүй. Энийг бол олон улсад Английн коэффициент гэж ярьдаг. Энэ коэффициент нь харьцангуй гайгүй боловч бага орлоготой өрхүүдээр бол энэ их өндөр. Тийм учраас бага орлоготой өрхүүдэд яаж бид хамгаалж гарах вэ гэдэг ийм л асуудал тулгарч байна. Тэгэхээр энэ дээр илүү төр засгийн зүгээс анхаараасаа гэж. Хэдхэн сарын өмнө манай улс Евразийн эдийн засгийн холбоотой төр гэрээ байгуулсан. За энэ гэрээг байгуулсан эцсийн зорилго нь махны экспортоо нэмэгдүүлж хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ Евразийн зах зээлд нийлүүлэх байсан гэдгийг эдийн засгийн яамнаас тайлбарлаж байсан юм а. 7 хоногийн өмнө улсын хурал баталгаас татгалзаж хууль санаачлагчид нь буцаасан гадаад зээлхийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг улсын хурал дахин хэлэлцэж эхэллээ. Өмнө нь Алтан шагаа нарын 20 гаруй гишүүд энэ хуулийг санаачилж байсан бол энэ удаа засгийн газар өөрөө авторлож дахин өргөн барьлаа. Нэг ёсондоо улсын хурал нэг хуулийн төслийг 2 удаа хэлэлцэж хайрын цаг хугацаагаа өрж байна. Газрын тас боловсруулах үйлдвэр Эрдэнэ өрөнгийн усан цахилгаан станд сэлэв дэд төвийг түшгэлсэн гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн энэ 3 төслийн санхүүжилтийг нэг дор ахиу тавьж бүтээн байгуулалтыг нь хурдан хугацаанд дуусгах хуулийн төслийг улсын хурал яг 7 хоногийн өмнө эцэслэн батлах шатан дээр нь унгаасан. За ингэхдээ 2 удаа санал хураасан ч 3 гишүүний санал дутаж батлагдаж чадалгүй өнгөрсөн. За энэ сэлэв дэд төвийн төслийг энэ хуульд хавчуулснаас болсон гэх байр суурь зарим гишүүдээс гарч байлаа. За энд засгийн газар сэлэв дэд төвийн төслийг хасаж дахин энэ хуулийн төслийг оруулж ирлээ. За ингэхдээ засгийн газар яаралтай гормоор шуурхайлж хилэлцэгдэхээр хүлээгдэж байсан хуулиудын урдуур ойчор дарлаа. 21 гишүүдийн хамт өргөн бариад хилцэгтэд явж байгаад харамсалтай нь өнгөрсөн 7 хоногт энэ хуулийн төсөл маань их хурал дээр босго давааг унсан. За яаралтайгаар засгийн газраас одоо яаралтай гормоор оруулж ирээд хилцүүлээд явж байгаа үед одоо бас талархалтай байна. За тал эвингийн үлгэр шиг юм болсон харамсалтай. Улаанбаатар хотын сэлэв дэд төв маань ингээд орхигдоод энэ хуулийн гадна үлдэж байна. Уг нь хамт явсан. Нийслэл өөрөө иргэдийн хурлын шийдвэрээ гаргаад зардлаа ирэмблээд сэлэв төслийг явуулах тэр эрх нь нийслэлд байгаа. Энэ бол зогсоож байгаа асуудал огт биш шүү. Засгийн газар зайл хэрэгсэн. Энэ зайл нэг удаа биш 2 3 удаа харагдаж байгаа. Улсын хурлын гишүүдээр өргөн бариулдаг. Ард нь засгийн газар нуугдчихдаг. Тэгээ алдаа эндэгдэл юм уу эсвэл муу нэр болвол улсын хурлын гишүүд өөрсдөө тэрийг одоо үүрнээс гэж бодд юм яа. Энэ буруу байгаа байдлаас чинь болоод энэ төслүүд буцаж явсан шүү дээ. Бас улсын шалтгаан тэр хуралдаан болж яхад засгийн газрын гишүүд өөрсдөө саналаа өгөхгүй унахсан шүү дээ. Тэгээ юм бол одоо улсын хурал эсвэл муу бол хойд овоохоо гэдгээс ардсан нам руу буруутгаад PR яваад байгаа харагдсан.
Үүнийгээ цаашдаа бас болох хэрэгтэй. Гадаад зээлгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль өнгөрсөн жилийн хавар яригдж байсан ч зарим гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэд нүүр тулж өргөн баригдалгүй үлдэж байсан. Харин энэ хавар улсын хурлын босго давсан ч батлагдаж чадсангүй. За гэтэл засгийн газар энэ хуулийн төслөөс нэг төслийг нь хасаад дахиад л өргөн барьчихлаа. За учир нь засгийн газар гадаад зээлгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдчихна гэж найдаад гадаад зээлгийн ашиглалтаа төсвийн хүрээний мэдэгдэлд хомж оруулж ирснийг ерөнхий сайд хэлж байсан юм а. За энэ дэш төлөвлөлтөндөө харуулж батлах гэж шавдуулж байгаа бололтой. За энэхүү улсын хурал нэг хуулийн төслийг 2 удаа хэлэлцэж цагаа үржих хооронд парламентаар хэлэлцэгдэх ёстой хуулиуд шилжүүлээ даран хүлээсээр байгаа юм а. Манай улсад ногоон зээлийн хэмжээ нийт олгогдсон зээлийн 5.6%-ийг эзэлж байгаа юм. За үүнийг 2030 он гэхэд 10% хүргэх зорилтыг тавьсан. Ногоон зээлийн ололтыг нэмэгдүүлэхийн тулд энэ зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргахаар боллоо. За түүнчлэн зээлийн хугацаа болон хүүнд өөрчлөлт оруулах зээлийн төрлийг нэмэгдүүлэх тухай засгийн газраас банкны салбарынхантай уулзалт хийх үеэрээ хэлэлцсэн юм а. Нийт олгогдсон ногоон зээлийн хэмжээ 2.5 их найдад хүрч өнгөрсөн оны мөн үеэс 60%-аар нэмэгдэжээ. Ногоон зээлийн дундаж хүү банкудад 15-аас 18%-тай байна. Харин хугацааны хувьд 30 сар байгаа юм а. Үүнийг 60 сар болгож хүүг 4-өөс 6%-аар буулгавал зээлийн эргэн төлөлт 40%-аар нэмэгдэн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл ногоон зээлээр хэрэгжиж буй төслүүд урт хугацаанд зардлаа нөхдөг учраас эрсдэл үүсэж байна гэж үзжээ. 60 сар буюу 5 жилийн ногоон зээлийн хүүн хүрэн зээлээс бол 4-өөс 6%-аар бага байна. За энэ ногоон зээлд бол мэдээж нарны автан, цахилгаан тээврийн хэрэгсэл, дулаалгууд багтана. Хэрэглээний зээлээс бол одоо тусдаа ангиллаар ногоон зээлийг одоо гаргах болцоог одоо өнөөдөр бүрдүүлж байгааг бас албан ёсоор та бүхэн танилцуулж байна. Энэ бол ногоон хөгжлийн замын эхний алхам, шинэ гараа, цаашид их үүсвэрийг олчлуулахын хэрээр нөхцөл нь хөнгөн, бүтээгдэхүүний тоо, төрөл хүртээ хэмж нэмэгдэнэ. Хөгжлийн банк ногоон санхүүжилтийн хямд их үүсвэр татаж, холимог санхүүжилтийн шийдэл гаргаж бас ажиллагаар бас бэлтгэлээ базааж байгаа. Хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг арга хэрэгсэл ашиглахыг бол засгийн газар тууштай дэмжинэ. Нөгөө дээгүүр ногоон зээлийн 70 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч дулаалгын төрлийн зээлүүд эзлэж байна. Тийм ч учраас зээлийг төрөлжүүлэх шаардлагатай гэж банкны салбарынхан үзэж байна. Мөн сүүлийн үед цахилгаан машины ногоон зээлийг сонирхох иргэдийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ тэдний 50% цахилгаан машиныг цэнэглэх төв хомсдолтой учраас зээл авахаас татгалзаж байна гэлээ. Тиймээс хувийн хөвшилт хөнгөлөлтөө зээл олгож цахилгаан автомашин цэнэглэх 100 төвийг байгуулах юм байна. Мөн цаашид ногоон зээлийн гэрээний өртгийг бууруулахад илүү анхаарал чадвал зээлдэгчдийн тоо нэмэгдэн гэж банкны салбарынхан үзэж байна. Боломжтой байдаг бол эдгээр сэргээгт эрчим хүчийг нэмэгдүүлэх. Тэгээд нэгжид бууж байгаа нэгжийн зардлыг бууруулах гэдэг чиглэлд ажиллах бол яалтчгүй өнөөдөр сэргээгт эрчим хүчний 1 киловаттын зардал нь өртгөн нөгөө нүүрсэн дулааны цахилгаан станцуудынхаас үнэтэй байгаад байгаа болохоор энэ дээр бас ямар нэгэн бодлогын арга хэмжээ авахгүй бол болохоор болсон гэж бодож байна. 26 оны эцэст нийт зээлийн багцынхаа 10% ногоон зээл, 15% gender finance зээл буюу нийт зээлийн багцын 25% буюу 4.2 их найд төгрөгийг нийгмийн асуудлыг шийдэх чиглэл зээлийн багцаа төрөлжүүлье гэдэг дээр анхаарлаа хандуулаад нэлээд ажиллаж байна. Цэнхэр ногоон доктортой чиглэлийн санхүүжилтийг бол Монголын банкуд Колумб банк бол татж чадж байгаа. Марцсангуй бага өртөгтэйгээр татж чадж байна. За энэнийг доллар руу авчираад гаднаас их үүсвэр авчираад энийгээ төгрөг болгоход одоо энэ swap гэрээ гэдэг зүйл хийдэг. За энэ гэрээний маань өртгөн аяг маш өндөр байгаа. За тэгээд өнөөдөр бас Монгол банкны ерөнхийлөгчийн танилцуулга дээр гарлаа энэ урт хугацаанд swap-ын зардлыг бууруулна гэж байна. За энэ бууруулалт явах юм бол за бодитоор одоо энэ санхүүжилтийн өртөг буурах бүрэн боломжтой байгаа. Мөн засгийн газрын хуралдаанаар түл ширчим хүчний хараат байдлыг бууруулах зорилгоор ногоон тогтоолыг баталсан бөгөөд үүний хүрээнд 5 аймагт нийт 220 мегаваттын нарны цахилгаан станц болон 440 мегаваттын хүчин чадалтай батарей хуримтлуурын систем барихаар шийдвэрлэсэн. Мөн улсын хурлаас сэргээгдэх ногоон эрчим хүчийг дэмжих тогтоолыг баталсантай холбогдуулан 10,000 айл өрхийг нарны панельд холбохоор болоод байгаа юм а. Үүнтэй холбогдуулан ногоон зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхий сайдын зүгээс
төлбөрөөс хөрөнгийн зах зээлд ногоон зээл гаргахыг засгийн газрын зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн бүх төрлийн хөнгөлөлтөө зээлийн татаасыг зээлийн батлан даалтын санд нэгдсэн байдлаар төвлөрүүлдэг болон гэлээ. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 13 жилийн хугацаанд 136 мянган төгрөг ипотекийн зээлд хамрагдаад нийтдээ зээлийн үлдэгдэл 11 их найд төгрөгт хүрсэн байгаа юм. За үүний цаана 47 мянган төгрөг ипотекийн зээлд хамрагдахаар дараалалд байгаа юм а. Товчхондоо бол бодлого боловсруулагчид ипотекийн ачаалал их байна гэх тоо баримт хэлэхээс илүүтэйгээр очир дарааллыг бууруулах бодлогоо яарвч тулах шаардлагатай байгааг банкны салбарынхан хэлж байгаа юм. Ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн залуус очир дайрахын тулд 10-аас 15 саяын хахуул өгч хамрагдаж байгаа нь нууц биш юм а. Учир нь зээлийн хүлээгдэл арилжааны банкудад хамгийн багадаа 1-2 жил байна. Ипотекийн зээлийн санхүүжилт эрэлтээсээ дунджаар 3 дахин бага байгаа учраас очир өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тийм ч учраас ипотекийн зээлийн дарааллыг бууруулах бодлого иргэдэд усаагаар мэт дутагдсаар байна. Салбарын сайдын зүгээс орон сууцчлалтын банк байгуулах тухай саналыг гаргасан бөгөөд үүнийг улсын хурлаар удахгүй хэлэлцэн гэлээ. Тусдаа бие даасан банк байгуулах асуудлыг арилжааны банкуудын зүгээс ч дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ тус банкны менежментийг сайн хийхгүй бол эрсдэлтэй гэдгийг тэд сануулж байлаа. За орон сууцны зээлийн их усүрийн тухайд бол одоо өмнө тодорхой хэмжээгээр засгийн газраас бол одоо зээлийн хүүгийн татаас байдлаар оролцоод явдаг байсан шүү дээ. За энэ схем бол одоо эх жил одоо нэмэгдүүлэх үү, үргэлжлүүлэх үү гэдгийг бол их хурал дээр төсөв батлагдах үед л шийд. Манай банкны хувьд бол 1 жил гарангийн хүлээгдэлтэй байна. За мэдээж одоо эрэлт их байгаа. За их усүрэн хязгаарлагдсан байна. Тэгэхээр одоо энэ засгийн газраас зөвшөөрж байгаа одоо орон сууц санхүүжилтийн банк тий энийг банкыг бол дэмжиж байгаа. За өнөөдөр бол ерөнхий сайдын хэлсэн тэр хувийн хвшиллийн оролцоотойгоор одоо эзэмшлэнд 100% төрийн биш хувийн хвшлийн оролцоотойгоор байна гэдэг бол 100% дэмжиж байгаа. Түүнчлэн Монгол банкнаас ипотекийн зээлийн ачааллыг бууруулахын тулд байршил болон зорилтод бүлгээс хамааруулан зээлийн хүүг 2 шатлалтай тогтоох ба 2 төрлийн зээл олгохоор судалжээ. Тухайлбал орон нутаг эсвэл дахин төлөвлөлтөөр анхудаа орон сууц авч буй иргэн 6% хүүтэй зээл авах. Нөгөө дээгүүр зорилтод бүлгийн иргэд 2-оос 4% хөнгөлөлтөд хамрагдах саналыг боловсруулжээ. Монголын алт компани барилгын материалын үйлдвэрлэл салбарын хөгжил, шинэ технологи, зах зээлийн чиг хандлагыг хилэлцэх MAG Building Materials арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. За энэ жил барилгын салбарын ирээдүйн чиг хандлага, орон сууцны шинэ хэрэгцээ, барилгын өртөг, тавдуух, эрүүл амьдрах, орчин зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцлээ. Энэхүү арга хэмжээгээр өнгөрсөн жилүүдэд аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудал, дэд бүтэц, эрчим хүчний хомсдол зэрэг хөгжлийн суурь сэдвүүдийг хөндөж байсан юм а. Харин энэ жил олон нийтэд чиглэсэн асуудлуудыг онцолж байна. Түүнчлэн MAG компани нь барилгын материалын 7 үйлдвэрийн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, инженерийн шийдэл, техникийн зөвлөгөө болон хамтын ажиллагааны боломжуудаа танилцууллаа. Мөн MAG компани бодлогын зөвлөлийн дарга нэмтайшир барилгын салбарт үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага, цаашдын боломжуудын талаар илтгэл танилцууллаа. Монголд бол барилгын материалын бүхэл эрс дүүхий байгаа гэж үздэг. Энэ дээрээ түшгэлж бид нар одоо барууны шилдэг техник, технологиг нотгшуулж Монголд барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлэх гол зорилготой. Ангиснаар одоо гадагшаа урсах, мөнгөн урсгал одоо багасна. Монголд авч үлдэн ажлын байр бий болон төсөв бүрдүүлэлтэнд одоо хувийн нэмэр болно. Хамгийн гол нь одоо барууны чанартай барилгын материалаар Монголын ард иргэд маань, улс орон маань бүтээн байгуулалтын одоо барилгын материалаа одоо хангах нь хамгийн чухал асуудал. MAG компани сүүлийн 20 жил барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулж цемент блок, бетон зурмаг, шохоо, цонх хаалга болон төмөр хийц, агаар сэлгэлтийн систем зэрэг 7 үйлдвэрийг ашигланд оруулж 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо тогтвортой үйлдвэрлэж байна. Харин одоо бид бүтээн байгуулалтын хэрэгцээг цогцоор нь хангах хөгжлийн дараагийн шатанд шилжиж байна. Тиймээс бид зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, харин түүхий эд үйлдвэрлэл нийлүүлэлтээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх үн цэнийн нэгдсэн сүлжээг чухалчилж байна.
МАК компани дэлхийд тэргүүлэх Европын стандартыг нутагшуулах барилгын материалын 7 үйлдвэрийг байгуулжээ. Түүнчлэн 2015 оноос хойш нийт 560 сая Америк долларын гадагш чиглэх валютын урсгалыг дотооддоо үлдээж, импортыг орлох үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлсээр байна. Бид нар Европлог, Евроцемт, Евробиндор, Евровенти гэх мэт 7 үйлдвэрийн 20 гаруй нийт төлөв бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж үндсэндээ барилгын бүтээцийн хувьд бас нэлээд томоохон орон зайг манай бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Үйлдвэрлэл хэрэгцээтэй байна. Хэрэглээ бас тэрийг дагаад байгаа учраас бид нар үйлдвэрлэлээ хөгжүүлнэ. За энэ жилийн хувьд бол хунцрын үйлдвэр ашиглалтанд орно. Хунцрын үйлдвэр маань цон хаалганы хунцар профайл, түүнээс гадна ууц сав, мөн хунцар хоолойнуудыг үйлдвэрлэхээр 3-4 нэр төрлийн нийтдээ 20-30 дотроо ангилалтай тийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байгаа. Ногоон барилга, ногоон хөгжлийн юунд ч нь л дотоодын үйлдвэрлэл. За тэгээд үйлдвэрлэх процесс маань бол бас хөлбөмбөгийн хий тэр ялгарлыг бол басах. За тэгээд ер нь бол тээвэр гэдэг маань өөрөө бас энэ ялгарл байдаг л та. Тэгээд бүх энэ ногоон доктортой хөгжлийн гол ганц нэг юу бол локал материал буюу орон нутгийн материал маш чухал байдаг. Тэгэхээр бид нэр орон нутгийн материалаа ашиглана. За тэгээд дээрээс нь тээврийн зардал, тээврээс гарч байгаа тэр хөлбөмбөгийн хий босод ялгарлыг бол бууруулна гэдэг нь бол маш их үр ашигтай зүйл л дээ. Ногоон бетоны дараагийн ногоон бетоны тэр үйлдвэрлэлийг бол бас хийхээр зорж байгаа юм байна. Тэгэхээр бол энэ бидний энэ ногоон хөгжлийн бас нэг хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол болох ба. МАК Building Materials арга хэмжээний үеэр барилгын салбарын мэргэжилтнүүд салбарын бүтээмж, үр ашиг, доктортой хөгжлийн шийдлийн тухай хэлэлцлээ. Мөн залуу оролцогчдын зүгээс барилгын салбар дахь хэрэглэгчдийн сонголт хандлагын тухай байр сууриа илэрхийллээ. Энэ удаагийн арга хэмжээ барилгын салбарын 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой болж байна. Өнгөрсөн жилийн энэ арга хэмжээгээр хамт суулсан. Өдөртөө Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт дэлхийд дахны анхаарлын төвд байгаа мэдээллийг хүрэхээр бэлтгэлээ. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд дэх 2 өдрийн айлчлал өнөөдөр өндөрлөлөө. Айлчлалын уур амьсгал бэлгэдлийн шинжтэй гэхээсээ илүү өмнөх айлчлал уулзалтуудтай харьцуулахад харьцангуй ажил хэрэгч хоёр улсын хооронд тулгамдж байгаа асуудлуудад шууд төвлөрсөн шинжтэй байлаа. Уулзалтаас гарсан онцлог үр дүн үйл явдлуудын талаар их булган өргөжлүүлэн мэдээлнэ. За сүүлийн 7 хоног дэлхийн нийт тэр чигтээ шахуу Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 9 жилийн дараа хийж байгаа Бээжинд дэх төрийн айлчлал дээр төвлөрлөө. За энэхүү айлчлалын үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпин хоёр талд нүүр тулсан уулзалтуудыг бол хийсэн байна. За манай Тэнгэр телевизийн зүгээс шуурхай мэдээллийг та бүхэнд өнгөрсөн 2 өдрийн туршид хүргэсэн. За уулзалтын үр дүнгуудээс товчлон мэдээлэл. За хамгийн түрүүнд яг харахгүй олон нийтийн анхаарал Ираны дайны асуудал дээр хоёр улс ямар байр суурьтай байх вэ? Яаж санал зөрүүлдэх үү? Эсвэл санал нийлэх зүйлсүүд юу байх вэ гэдэг дээр бол төвлөрч байсан. За тэгвэл Вашингтоноос гаргасан албан ёсны мэдээллээр Дональд Трампын хэлж байгаагаар за хоёр улс Ираны дайныг шийдвэрлэх, за мөн Ормосын хоолойг буцааж
нээх тухайд бол санал нэгдсэн гэж байна. Түүнчлэн Ираныг цөмийн зэвсэггүй улс байлгах тал дээр мөн хоёр улс санал нэгдсэн талаар бол Дональд Трамп хэлж байгаа. Гэхдээ нөгөө талаас Бээжингийн одоо гаргаж байгаа мэдээллүүдэд Ираны дайны талаар огт дурдаагүй байгаа нь бол анхаарал татаж байгаа. За дараагийн нэг чухал асуудал нь тарифын асуудал байгаа. За тариф дээр 2025 оны 1-р сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Дональд Трамп ажиллаж эхэлсэн цагаас хойш хоёр улсын тариф 3 оронтой тоо руу хүртлээ бол нэмэгдэж байсан. За өнгөрсөн оны 11-р сард бүгд найрамдаа Солонгос улсад Дональд Трамп Ши Жинпинээр бол уулзаж төрөх хугацааны эвлэрлийг бол байгуулж улмаар хоёр улсын тариф одоогийн байдлаар дунджаар 40 орчим хувьд бол хэлбэлцэж байгаа. За тэгвэл энэхүү тарифыг цааш нэмэх үү, өөрчлөх үү, яах үү гэдэг дээр бол яг тогтсон шийдвэр одоогийн байдлаар бол хараахан гараагүй. Тэгэхдээ Дональд Трампын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байсан Boeing компани зүгээс бол хятад улстай тун ашигтай нэгэн хэлэлцээрийг бол хийсэн болтой. За энэ нь хятад улсын зүгээс Boeing компаниас 200 онгоц худалдаж авна гэсэн ийм тохиролцоонд хүрсэн гэж Дональд Трамп хэллээ. Гэхдээ энэхүү мэдээллийн дараагаар Boeing компани хувьцаа 4 орчим хувиар бол унсан байгаа нь анхаарал татаж байгаа. Яагаад унсан тухайг тайлбарлавал шинжээчид ерөнхийдөө бол Boeing компаниас хятад улсыг 500 орчим онгоц худалдаж авах ийм хэлэлцээр энэхүү төрийн айлчлалын үр дүнд бий болж магадгүй гэж бол таамаглаж байсан юм байна. Гэж бодит байдал дээр харьцангуй хүлээлтээс бага доогуур ийм хэрэгэлцээр байгуулагдсан байгаа учраас Boeing компани хувьцааны үн унсан гэж бол тайлбарлаж болохоор байгаа юм. За дараагийн нэг салбарын тухайд бол чипний салбар байгаа. Чипний салбар дээр яах аргагүй хятад болон Америк нэгдсэн улс хоёр өрсөлдөж байгаа нь бол үнэн. За мөн хоёр тал аль алиндаа Америк нэгдсэн улсын талаас чипний экспорт, нөгөө талаас чипний гол түүхийд болох газрын хавар элементийн салбар томоохон хориг хязгаарлалтуудыг бол тавиад байсан. За мөн одоогийн байдлаар бол бас энэ талаар тодорхой мэдээлэл шийдэл байхгүй байна. За тэгвэл үргэлжлүүлэн бид та бүхэнд судлаачид энэхүү айлчлалын уур амьсгалыг хэрхэн дүгнэж байгаа, уулзалтын үр дүн юу гэж харж байгаа талаарх олон улсын шинжээчдийн байр суурийг хүргэх болно. Хоёр улсын харилцаанд шинэ чиг хандлага бий болсон байгаа нь энэхүү дээд хэмжээний уулзалтын хамгийн том ахиц боллоо. Өөрөөр хэлбэл өрсөлдөөнийг хяналттай, зохицуулалттай байдлаар хэвийн үзэгдэл гэж хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хамтын ажиллагааг тэргүүн инээнд тавьж байна. Бүх өрсөлдөөн муу гэсэн үг биш ээ. Гэхдээ хоёр тал тодорхой улаан шугам хадашгүй бүсүүдээ ил тод тогтоох хэрэгтэй. Жишээлбэл технологийн салбарт өрсөлдөж болно. Харин амин чухал эмнэлгийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг хизээж улс төрийн зэвсэг болгож ашиглаж болохгүй. Санал зөрөлдөөн байнга оршсоор байх нь хэвийн зүйл. Харин хамгийн чухал нь альва хямралын үед харилцаа холбоогоо удирчлан таамаглахуйц доктортой байлгах хэрэгтэй. Тухайлбал шууд холбооны шугамуудыг тогтмол ашиглаж 7 хоног эсвэл сар бүрийн стратегийн яриа хэлэлцээг тогтмол заавал хийдэг болох хэрэгтэй гэж бодож байна. Бизнес эрхлэгчид компаниудын хамгийн их хүсэж буй зүйл бол геополитикийн тогтвортой байдал. Мөн хятадын зах зээл дээр шударга өрсөлдөөний орчин бүрдэх явдал юм. Тэд чанартай бүтээгдэхүүн хэрхэн зохион бүтээж, үйлдвэрлэх, гадаад зах зээл дээр өрсөлдөх арга барилаа сайн мэддэг. Харин улс орнуудын хоорондын геополитикийн хурцадмал байдал дэлхийн зах зээл дээрх тодорхойгүй нөхцөл байдлыг хянах боломжгүй. Бизнес эрхлэх үед тулгардаг тарифын бус олон саад бэрхшээлэгч дангаараа шийдэж чадахгүй. Ийм асуудлыг шийдвэрлэхэд засгийн газрууд чухал үүрэгтэй. Тиймээс компани удирдлагууд дээд хэмжээний уулзалт арга хэмжээнүүдэд оролцож өөрсдийн байр сууриа сонсгуулан бодлогын шийдвэрт тусгуулах гэж оролдож байна. Тэгвэл дараагийн хоёр улсын ерөнхийлөгч нарын айлчлал уулзалтуудын тухай мэдээлэл бол хэдийн гараад эхэлсэн байгаа. За энэ оны 9-р сарын 24-ний өдөр цагаан ордонд Ши Жинпинг Дональд Трампын урилгаар бол гэргийн хамт айлчилж магадгүй гэсэн ийм мэдээлэл байна. За үүнийг Бээжингийн талаас хараахан бол батлаагүй байгаа. Гэхдээ энэ уулзалт айлчлал болохгүй байсан ч гэсэн АПЕК буюу Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт за мөн 20 бүлгийн уулзалтуудаар энэ оны сүүлээр хоёр улсын төрийн тэргүүд дахин уулзах магадлал өндөр байгаа юм.
Долоо мэдээллийн хөтөлбөр студид станд шууд хүрч байна. Төв талбай дээр 39 дахь удаагийн номын баяр эхэллээ. За номын баярт дунджаар 300 мянга гаруй уншигч очдог, 200 гаруй хэвлэл нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч тогтмол оролцоор ирсэн Улаанбаатар хотын хавар намрын удирлын томоохон арга хэмжээнүүдийн нэг яхахгүй муу юм а. Энэ хаврын номын баяраас үлэмж төгс сурвалжлага бэлтгэснийг одоо үзүүлье. За үзэгчдээ бид онцлог ном болон онцлог номын асар хэвлэлийн газруудыг онцолж байна. Та бүхнийг яруу найрагч галс зүгтээ уулзалж байна. За номын баярын мэнд хүргэе. За номын баярын мэнд хүргэе та хоёр ч гэсэн. За таны хувьд сүүлийн үед Германд амьдарч байгаа гэдээ болоод ирсэн. Хизээ хурж ирв. Энэ жилийн номын баярт одоо хэд дэх жилдээ оролцож байна? За номын баярт одоо бараг 7-8 дахь жилдээ оролцож байгаа гэсэн. Жилд 2 болдог гэхэд. Тэгээд одоо яг хөө герман хэл үзээд германд байж байна. Тэгээд герман хэлнийхээ хичээлийг дуусгаад хүрээд ирсэн. Тэгээд намар бас шинэ B2 төвшний хичээл эхэлт. Тэгээд тэр болтол Монголдо байж байгаа дахиад герман хэлийг үзэхээ явна да. Таны хувьд одоо энэ жилийн номын баярт оролцож байгаа онцлог номууд юу вэ? Нөгөө пензэн байгаад байгаа тийм ээ? Тийм ингээд 2 янзын пенз байна. Тэгээд энэ өнгөрсөн намны номын баяраар гаргасан абсурд шүлгүү тэгээд ингээд гар аргаар хийсэн ийм ном байна. Тэгээд энэ шинэ номтойгоо ингээд сууж байна да. Өмнө гаргасан номуудыг бол бас бүгдээрээ мэдэх бах. Тийм. Яг ерөн зүгээр номын баяр бол одоо 39 дахь удаага болж байна. Энд оролцдог зохиолч нарын тоо, хэвлэлийн газруудын тоо жилээс жил нэмэгдэж байна. Хүмүүс ч уншигч нар ч гэсэн зорж ирдэг болсон байна. Энэ дээр зүгээр нэг юм шүмжлэлтэй үнцэг яваад байдаг. Ингээд хэвлэл нийтлэгч нар, уран бүтээлчтэн ч гэсэн нэг юм номын баярыг дайруулж шинэ ном гаргадаг. Уншигчтэн ч гэсэн нэг зөвхөн нэг за номын баяраар л очиж нэг ном авъя гэдэг. Бусд үед нэг ном хэвлэлдэггүй юм шиг ном авдаггүй ч нэг юм циклд орчлоо гэдэг дээр та ямар юм бодолтой вэ? За тэгээд одоо номын баярыг дайруулад ном гаргаж байгаа тэр ном нь чанартай, чанаргүй болох асуудал бол бичиж байгаа хувь хүмүүстэй холбоотой асуудал байх. Тэгээд одоо ямар ч байсан монгол хэл маань оршин тогтноод монгол улс маань байгаад Сүхбаатарын төв талбай дээр номын баяраа тэмдэглээд байж байгаа нь хамгийн том баяр юм даа л гэж, баясгалан юм даа л гэж баярлж байна да. За таны хувьд онцлох ямар бүтээлүүдтэй энэ удаагийн ном? За энэ жил одоо гарсан 26 оны шинэхэн ном байна. Айлын нутаг дээр гээгдсэн морин шагаа адуу хараад янзгаадаг гэж энэ Монгол философи хүн ухааны ном баггүй юу? Би номын дэлгүүрт номоо өгдөгөө яг үнэ хэлэхэд баг. Тэр аймаг сум хөдөөний одоо алс газруудын сумдад явуулчихдаг юм би. Мөнгөтэй ч өгнө, мөнгөгүй ч өгнө. Номоо хэвлүүлэхийн хэллэлтийн зардал дээр нь татварын одоо 20%, дээр нь номын худалдааны дэлгүүрийн шимтгэлийн 30%. Ингээд цаана хасах тэмдэгтэй гардаг байхгүй. Тэгэхээр чинь ядны ном гэдэг чинь энэ чинь нэг шөн нэг жил суугаа бичээгүй шүү дээ. Энэ чинь миний 14 настайгаас өнөөдөр бүрдүүлсэн ном энэ дотор жишээ нь байж байгаа жишээ тийм. Тэгэхээр энэ чинь хүний насан туршийн хөдөлмөр, оюуны хөдөлмөрийн үнэлгээ энэ төр үл манайд яхан таарахын тэгээ яг манай уншигчд ном уншдаг учраас аваад байгаа байхгүй зайлвал. Бүгдээр одоо нэг ядуу хүн хайшаа, чадуу хүн хайшаа. Тэгээ ном уншихгүй ард түмэн, соёл урлагаа хөгжүүлээгүй ард түмэн, тэрнийгээ дэмжээгүй сасав төр сүндэг юм гэсэн тэгээд энэ явантаа тэгээд нэг тийшээ болохгүй л гэдэг. За манай хамтарсан асар одоо 3 дахь удаагийн номын баярт оролцож байна. Тэгээ энэ жилүүд бид нэр үлэг гүрэл гэдэг сэдв дээр нэлээд их одоо анхаарал хандуулад за үлэг гүрлийн ертөнцөөр аялуулах гэж юу сэтгүүлийн 3 дахь дугаараа хэвлэлээс гаргасан байна. Андридын зүгээс тогроо таагүй гүчдэд радист драма анхан хэвлэж гаргасан байна. За Тэнгэр телевизийн зүгээс бол бас энэ номтой яриа өрнүүлэх сонирхолтой бас төр одоо студийг засаж энэ удаагийн номын баярт оролцож байна. За энэхүү төв талбай дээр 39 дахь удаагийн номын баяр нээлттэй хийж байна. За өнөөдөр маргааш нэм гараг гээд 3 өдөр номын баяр уламжил ёсоор 3 өдөр үргэлжлэх юм. За энэ удаагийн номын баяр Тэнгэр телевиз болон Анрид сонин за мөн гижүүвэ нийлээд энэхүү асрыг одоо асарт одоо энэ жил дахин гарч байна. Тэгэхээр Тэнгэр телевизийн зүгээс Анридтай за мөн гижүүвэ контенттойгоо хамтраад эндээс бас та бүхэн зориулж номын баяртай холбоотой онцлог ном, онцлог хэвлэлийн газрын контент ярилцлагуудыг та бүхэнд хүргэх болно.
Шинжлэх ухааны технологийн салбарт тэргүүлэгч бүгд найрамдах Хятад ард улсын Huairou шинжлэх ухааны төвд COVID-19 цар тахлын вакцины нээлт дэлхийн цаг агаар ур амьсгалын талаар судалдаг төхөөрөмж тархины бичлэг хийдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологи зэрэг хүн төрөлхтний олон нээлтүүдийг хийсэн байдаг юм. За бүгд найрамдах Хятад ард улс сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, химэл, оюун зэрэг өндөр технологид батлан хамгаалалтаа дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд Huairou нь энэ стратегийн хамгийн чухал төвүүдийн нэг болж байгаа юм а. Бүгд найрамдах Хятад ард улсын нийслэл Бээжин хотоос халиумаа. Бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотоос мэдчилж байна. Бид бүхэн яг өнөөдөр Huairou шинжлэх ухааны төвд цэцэрлсэн байна. Тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улсыг шинжлэх ухааны технологийн салбартаа тэргүүлэгч улс гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. За тэгэхээр шинээр төрж байгаа шинэ бүтээлүүд бол яг энэ газарт шинэ нээлтүүд бол хийгддэг юм байна. За энэ төвд болохоор Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль, Хятадын шинжлэх ухааны их сургуулиудын эрдэмтэд одоо шинээр ийм бүтээлүүдийг бол гаргадаг. За тухайлах юм бол хамгийн анхаарал татж байгаа нь шинэ дүрс аншилгооны аппарат байгаа. За энэ дүрс аншилгооны аппарат нь болохоор харанхуут ч гэсэндээ хамгийн нарийн үснээс нарийн ширхэгтэй зүйлийг ч гэсэндээ харж онцлох хамгийн сүүлийн дэвшилтэт технологи байгаа. За маш сонирхолтой мэдээлэл нь гэвэл яг ковид цар тахлын үед шинээр Хятад ард улсын гаргасан вакцинд бол яг энэ одоо төхөөрөмжийг ашиглаж шинэ вакциныг бол гаргасан юм байна. За тэгэхээр яг энэ төв нь болохоор нийтдээ 6 том хэмжээний шинжлэх ухааны байгууламжаас бүрдсэн 17 дэд бүтцтэй 14 салбар судалгааны платформтай юм байна. Манай Huairou шинжлэх ухааны төвөнд 6 том шинжлэх ухааны байгууламж, 17 шинжлэх ухаан боловсролын дэд бүтэц, 14 салбар дундын судалгааны платформ бүхий нийт 37 байгууламжтай. Эдгээрийг Бээжин хотын захиргаа, Хятадын шинжлэх ухааны академи, Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль болон холбогдох бусад байгууллагууд хамтран байгуулсан. Huairouд Хятадын шинжлэх ухааны академийн өндөр энергийн хүрээлэн, физикийн хүрээлэн, химийн хүрээлэн зэрэг 21 судалгааны хүрээлэн ажиллаж 4000 гаруй судлаач эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Мөн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний лабораториудын нэг энд байрладаг. Тус төвөнд дэлхийн хэмжээнд 16 шинэ бүтээлийг нээлттэй хуваалцах платформтой бөгөөд 1 сая гаруй цагийн нээлттэй хандлтаар 600 гаруй хэрэглэгчид үйлчилжээ. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын Чаяон эмнэлэг, Бээжингийн хүүхдийн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран шинжлэх ухааны ололтыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байна. Экологийн хамгаалалтын бүсэд байрлах Huairou, Янчинуур, Муу Тянью цагаан хэрэм зэрэг аялал жуулчлалын бүсүүдтэй бөгөөд эрдэмтэн судлаачдын ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлдэг байна. Бүгд найрамдах Хятад ард улсад ажиллаж байгаа Тэнгэр телевизийн сурвалжлах баг роботын дэлгүүрээр зочиллоо. За энд бүжгэлдэг, гүйдэг, мэс засал хийдэг гээд 100 гаруй төрлийн роботын хөгжүүлэлт, борлуулалт, засвар үйлчилгээг хийдэг юм байна. Сайн бацхан үзэгчдээ Бээжин хотын 4S роботын дэлгүүрээс мэдчилж байна. За энэхүү роботын дэлгүүр нь болохоор нийтдээ 4 давхар 4000 м2 бүхий талбайг эзэлсэн роботын судалгаа, хөгжүүлэлт, за борлуулалт мөн дээрээс нь засвар үйлчилгээ гэсэн одоо бүхий л зүйлийг нэг дор шингээсэн юм роботын хамгийн том төв юм байна. За тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улс бол техник, технологи, шинжлэх ухааны дэвшлэрээ тэргүүлж байгаа. За тэр дундаа роботын хөгжлөөр бол дэлхийд тэргүүлэгч гэдгийг та бүгд мэдж байгаа. Энэ дундаас анхаарал татж байгаа роботуудыг дурдах юм бол саяхан Бээжингийн хагас марафонд төрүүлсэн одоо хүний рекордыг эцсэн робот харагдаж байна. За мөн дээрээс нь эрүүл мэндийн салбарт одоо шүдний эмчийг хийж орлуулж тусалж байгаа робот байна. За бүжгэлдэг робот байна. За мөн дээрээс нь хувцас өвчийн кофе хүртэл хийж байгаа робот гэдэг маш олон төрлийн роботууд нэг дор цугулсан байна. 2025 оны дэлхийн роботын хурлын үеэр 4S дэлгүүрийг роботын ажилтнаар үйлчлэгээний инновацид чухал ололт амжилт болсныг онцолж дэлхийн роботын хөгжлийн шин шатыг эхлүүлсэн гэж дүгнжээ. Роботын хөгжлийн үе шатыг бүхэлд нь хамарсан анхдагч үйлчлэгээний загвар нь роботын салбарыг дараагийн үе шат болгон стратегийн өөрчлөлтийг бий болгож дэлхийн роботын салбарын экосистемийг эхлүүлэх үндэс гэж дүгнжээ. Мэдээ үзүүлэлээ хамт байж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.